За баярлалаа. Та бүхний тарааж өгсөн сонин дээр хүүхдүүдийн үйлдэл бидний өдөө хүртэл бүтээсэн нийгмийг буцаагаад бидэнд харуулж өгдөг гэдэг бичсэн байна. Тэгэл зөв бичсэн байна. Тэгээ энийг энэ дээр л анхаарах ёстой юм шиг харагдаад байна. Яагаад хүүхд гэдэг вэ гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Энд хүүхдүүдийн тухай л яриад байгаа. Гэхдээ эцэг их асран хамгаалагчдын тухай нөлөөллийн асуудлууд огт яригдахгүй байна. Өнөөдөр энэ хүүхдийн хүчирхээлтэй холбоотой хүүхдийн үе тэнгийн дээрлэлтэй холбоотой энэ асуудлууд сэтгэл зүй, боловсрол, нийгмийн хамгаалал нэгдсэн бодлогыг л биднээс шаардж байгаа. Энийг л бид нар хийж чадахгүй байна л гэсэн. Би өчигдөр цахим харилцаа холбооны сайтад уулзсан. Манай хүүхдүүд бүгдээрээ TikTok үздэг. TikTok дээр кириллээр нэг үсэг өчнгүүд тэр чигтээ садар саман гарч иж байгаа. Үгсгээр. Тэгээ энийг хаачаач болохгүй байна. Монгол улс ямар нэг арга хэмжээ авахгүй мүү гэсэн чинь хуулийн баталж ижил бид нар хаанаа өөр арга байхгүй гэж байгаа. Тэгээ энэ томчууд бид нар өөрсдөө үйлдэл хийхгүй байна гэсэн үг. Томчууд бид нар өөрсдөө аливаа асуудлыг нэг хэмжээс дээр л хараад байна. Олон хэмжээс дээр юус харахгүй. Дотор байрны асуудал байна. Одоо манай Хүсгэлэн аймгийн Дархтын хотхор, Улаан улсум гэр бүлийн хүчирхийлэлээс улбаатай дотор байранд нь сумын төв төр хүүхдүүд ороод ирсэн. Хөөж чаддаггүй. Эргээд ахлахангийн хүүхдүүд нэг өрөөнд хувцас сольж чадахгүй бие биенээсээ эцсэн байдалтай байж байгаа. Энэ ахаад л бидний хийх ёстой ажил мөн үгүй л ахаад л мөн бохгүй. Тэгэхээр бид нар энэ бидний хийх ёстой ажлууд эцэг их асар хамгаалагчийн хийх ёстой ажлыг бид нар хизээ хийх вэ? Энэ дээр бодлогын яамдууд ямар арга хэмжээг авч явах вэ? Нийгмийн сүлжээ сая баяр сайхан гишүүн маань баяр сайхан дарга маань хэллээ. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хажууд би эхнэргүй нөхөргүй би хүүхэдгүй орой уулзъя гэд яриад яваад ах уу. Энэ нийгмийн сүлжээн дээр байгаа энэ контентуудыг бид нар юу н яах ёстой вэ? Намайг шудраг бүсдэр эрхлэгчийн төлөө газрын дараагаар ажиллаж байхад хүн зарна гэд кино хийдчихсэн. Тэгээ бид нар хатуу аргамж авчихсан. Эргээд сошиал бүлэнд би өөрөө орж исэн. Тэгээ энэ эцэг эхчүүд асар хамгаалагчдын асуудал дээр бид нар ер нь яамдууд маань зөвхөн хүүхэд л гэдэг энэ дээр ямар арга хэмжээ авах гэж байгаа вэ гэдгийг би асуумаар. Энэ үе төнгийн дээрлэлт хүчирхээлтэй холбоотой асуудлуудын гол буруутай явж энэ эцэг их асар хамгаалагч нар өөрсдөө шүү. Өөрсдөө бид нар өнөөдөр яам дээр нөлөөллийн ажлууд гээл мөнгө зарцуулаад байна. Хүүхд рүүгээ л чиглээд байгаа. Энэ асар хамгаалагч эцэг эхчүүд рүү хизээ чиглэх вэ гэдгийг би асууя. Тэгээд үргэлжлүүлээд дараагийн асуултууд асууя. Баярлалаа. Гандлага боловсролын дэд сайд. Сургуулийн орчинд үе тэнгийн дээрлэлтийн асуудлыг тэр сургуулийнх нь нийгмийн ажилтан ч юм уу сэтгэл зүйчд өгөөд тэдний ажил гэж орхидог. Энэ бол ерөөс ажиллахгүй байна. Тэгэхээр одоо энэ аюулгүй сүлжээ гэдэг нь үндсэн одоо агуулга нь бол тухайлбал хүүхдүүд нэгнээ дээрлэхэж байхад бусд хүүхдүүд нь энийг та нарыг нэг дэмжиж болохгүй шүү. Эн чинь муухай зүйл шүү гэдэг энэ урьдчилсан нөлөөллийн энэ мэдээг хүргэдэг. За мөн бусад эцэг эхчүүд одоо ч өөрийнх нь хүүхдийг дээрлэгсэн байл хүүхдээ өмөрөөд идэг. Тэгэхээр энэ гих мэтлэнгээр ингээд ерөөсөө хүүхдийн төвшин, сургуулийн төвшөнд, эцгийн төвшөнд, үндэсний төвшөнд гэдэг. Одоо тэр саяны тэр Эрдэнэт гишүүний дурдсан тэр сошиал тавьсан бичлэгээс үүдээд одоо нийгэм маань бас нэг цочоо авчихна. Тэгэхээр ийм байдлаар энэ бол ийм маш өргөн хамарсан тэр нэг яриад байгаа үндэсний завар гэдэг байгаа үндсэн агуулга нь ийм байгаамаа. Тэгэхээр бид нар одоо яг энэ төвшөнд нь л ярих хэрэгтэй гэсэн ийм агуулгатай байна. За хоёрдугаарт цахим орчных бол яг бид бүгдийн ялангуяа томчуудын өөрсдийнх нь сайн ойлгохгүй хэмжээнд хүүхдүүдэд нөлөөлөд байна. Тухайлбал нэг өсвөр насныхан гэдэг нэг кино нэг Adolescence гэдэг нэг кино байгаа. Тэрэн дээр бол ер нь яг айгүй тийм яг энэ асуудлыг хөндөд тавьсан. Яг кино л да. Гэхдээ тэр үндсэн агуулга бол тэнд нэг бие биенэргээ ингэж нэг лайк дарж байгаа, одоо үзий ядалт дарж байгаа. Тэр мессежийг чинь бид нар шиг томчуудчиг авдаг юм байна. Орчин үеийн хүүхдүүд бол шал өөрөөр аваад бүр тэрийг ч маш гүнзгий хүлээж авдаг юм байна. Ягаад гэвэл тэр харилцаа, нийгмийн харилцаа нь ийм болцсон гэсэн. Тэгэхээр энэтэй үүдэлтэйгээр бид нар энэ цахим нийгмийн сүлжээнд дэх энэ хүүхдийн оролцоог хязгаарлах хуулийн төсөл одоо яамдуудаас санал авч байгаа. Саналууд нь ирэхээр эх 7 хоногийн юм уу тэрний дараагийн 7 хоногийн засгийн газрын хуралдаанд бариад засгийн газраас улсын хуралд өргөн барихаар ажиллаж байгаа хуулийн явцсан. Би асуултанд ерөөсөө хариулт авсангүй. Ойлгомжтой ч биш байна. Та хэдийн өөрсдөө чинь бичснийг л би асуусан шүү дээ. Одоо танаас би өөрөөс ч асууя. Дээрлэхлийг дээрлэхлээр шийдэж болохгүй гэдэг та өөр энэ дээр ярьцлага өгсөн байна. Тэгээ өнөөдөр
алга болсон юм уу эсвэл хүчндүүлсэн гэдэг юм уу хүчрхийлэл өртсөн хүүхдүүдийн зургийг гаргаад байдаг. Гэмт хэрэгтнүүдийн зургийг гаргадаггүй байсаар л байгаа шүү дээ. Зодулж байгаа хүүхдийн зургийг гаргаад байгаа болохоос биш зодж байгаа хүүхдүүдийн зургийг ерөөсөй гаргахгүй л байгаа шүү дээ. Бид нар өөрсдөө томчууд ялгуурл, дээрлэхэлт бид нар өөрсдөө ийм хандлага гаргадаг шүү дээ. Энийг яаж шийдэх юм? Та ядаас хийж байгаа ажлыг чинь тайлгна гэж би ерөөсөй асуугаагүй байхгүй. Танаас сонингоор өгсөн байна, цаасаар өгсөн байна, PP файлаар өгсөн байна. Ойлголоо. Баярлалаа. Одоо яах вэ? Би одоо яах вэ л гэж асууад. Энэ байнгын хороо. Байнгын хороон дээр шийдвэр гараасаа гэж би хүсэж байгаа. Гандлага боловсролын дэд сайд. За тэгэхээр ер нь одоо асуудал нь хуулийн дээр ямар арга хэмжээ авах ёстой гэдэг бол нэлээд сайн орцсон. Нэлээд тархуу одоо сая боловсролын ерөнхий хууль дээр ч гэсэн эцэг их асран хамгаалагчийн үүрэг гээд 42 дээр байгаа. За хүүхд хамгааллын хууль дээр ч гэсэн орцсон байж байгаа. Тэгэхээр энэ нэг юм хоёр төрлийн хандлага байгаа даа л да. Нэг нь бол таны Батэрдэн гишүүний асуугаад байгаа ингээд гэмт хэрэг ингээд тэр дээрлэхэлтэн гарцсны дараа ямар хөө шийтгэлтэй байх юм тодорхой хатуу байх. Нөгөөх нь бол урьдчилсан сэргийлэх нөлөөллийн аян дээрээ илүү анхаардаг. Тэр Финлянд маягийн. За нөгөөх нь бол Солонгос эднэр бол нэлээд хатуу юм байлээ. Тэгэхээр бид нар үндэсний сүлжээ яах юм гэхээр үндэсний сүлжээг аюулгүй сүлжээ гэдэг үндэсний ийм загварыг зөөлөн талаар нь явуулъя. За мөн ингээд яг судлаад үзэхээр яг үеийнгийн дээрлэхэлт дээр хуультай улсууд байна бас. Япон улс байна тухайлбал. Тэгэхээр ингээд хуультай болох юм бол энд тэнд байгаа тэр бүх арга хэмжээнүүд чинь цэг 4 номер нэмэлт 1 минут. За энэ бол өтөнгийн дээрлэхэл дээр ярьж байна. За мөн тэр цахим орчин тэгвэл нийгмийн сүлжээнд цахим хүүхдийн оролцоог зохицуулах энэ хуулийн төсөл төрөний хэлсэн одоо энэ явж байгаа. Энэ хуулийн төсөл бол энэ хууль батлагдсанаар бол нэлийн цахим орчны асуудал нэлийн шийдэгдэнэ. Ялангуяа одоо өсвөр насныхын цахимын орчны харилцаа бол ер нь бодит байдал дээр байдаг харилцаанаас илүү чухал болсон. Энэ үед нэлийн ач холбогдолтой ийм хууль болно. Тэр энэ сургуулийн албан ёсны нэтворкүүд бүгдээр байгаа. Одоо сургууль болгон дээр LMS, SMS-үүд орцсон баа. Тэгэхээр тэр албан ёсныхаа сүлжээгээр харилцаа явахаар юу бичиж гэн хин орж ийн гэдэг бүгдээрээ тодорхой бол байх юм ач холбогдолтой хууль болно. Би бол нэг л асуулт асуусан шүү дээ. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхаа өмнө болон өмнөөс нь хариуцлага хүлээхгүй юм уу? Энэ дээр ямар шийдэл байгаа вэ гэж асуусан. Сэтгэл зүйч нар дээр та хэд бас судлаа яриад байна. Финлянд л гэдэг юм. Сая Финлянд явж ирчихэл нэг юм яриад байгаа шүү. Сэтгэл зүйч нар байхгүй шүү дээ. Хөдөө орон нутгийн сэтгэл зүйч нар чинь сургууль дотор ч хүртэл алга. Хайгаад болохгүй байна. Энийгээ яаж тогтолцоон дээр нь бэлтгэх юм бэ? Сэтгцэд нөлөөлөх, мансууруулах бодистой холбоотой маш олон асуудлууд үүссэн байна. Энийгээ бид нар яаж одоо урьдчилан сэргийлэх байдлаар ажиллах вэ? Бид нар өнөөдөр энд яриалаа. Арталт гэмт хэрэг үйлдэгдээд үеийнгийн дээрхэлд хүчрхийлэл яваалгаа байхгүй. Энэ дээр ямар арга хэмжээнүүдийг авах юм бэ? Яг бодит 1 2 3 4-гээ хэлчихээр юм байна уу? Тэрнээс ч та бүхний тайланг бол одоо яг хангалттай сонслоо. Гарц хэлээд өгөөч ээ. Ямар бодлого явж байгаа вэ гэж асууад. За хүүхдийн одоо гэмбуруугийн хариуцлагыг эцэгт нь халдаа хэрэгэлдэг тохиолдлууд байдаг. За энэ асуудлыг бол гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн хариулгын төсөлд тодорхой бичсэн байгаа. За хариуцлагыг бас чангалж байгаа заалтууд бас орж ирсэн байгаа. Тэгэхээр гэр бүлийн тухай хууль түүнийг дагалдж байгаа эрүү зөрчлийн хуулийг хэл зүйн тодорхой яригдах байх. За сэтгэл зүйчтэй холбоотой асуудал хөдөө гэлтгүү хотод ч хүнд байгаа. Төрийн албаны одоо 2 сая төгрөгийн цалингаар сэтгэл зүйч одоо ажилуулна гэж бодлоо. Үндсэндээ бол бид бас бивэнэ хураад явах бай. Ялангуяа одоо шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд бол сэтгэл зүйчээр ажиллах хүнгүй баг. Мэргэжлийн хүн байхгүй. Тийм цалингаар тийм нөхцөлд ажиллах хүнгүй байгаа. За харт амхаас урьдчилан сэргийлэхдээ тэмцэх тухай хуулийг бол өнгөрсөн 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд улсын их хурлд өргөн барихаар шийдвэрлсэн. Энэ 7 хоногт улсын их хурлд өргөн барина. Тэгэхээр улсын их хурл дээр энэ чиглэлийн тодорхой асуудал яригдана. За ер нь нэг зарчмыг хууль зүйн сайд барьж байгаа. Тэр нь бол саяны ярьж байгаа сэтгэл зүйч, харт амхины эмчилэг гэдэг асуудлуудыг төрийн хүчээр хийхгүй.
Энэ менежментийн ер нь мэрэгжлийн төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Даахгүй нохоо одоо булуу хураана гихчээр энийг чимчлэх төв хэрэгтэй, энийг ч одоо юу яах хэвтэй гэвэл нэг барилга байшин барьдаг, цемент цутгадаг, таваахан тавилга болдог, дахиад төсөв данхаадаг, тэнд ажиллах гэж нэгэд оронтоо нэмдэг ийм юм руу явах юм бэл. Энийг бол ерөөсөө төр бол бодлогын дэмжлэгээр үзүүлэх хэлбэрээр хар тамхины хуулийг өргөн барьж байгаа. Сэтгэл зүйч бусад юутай холбоотой боловсрлоос хариух уу? За 4 номер товчгоо хариу өгч гэдэг. За тэгээ. За яг өнөөдрийн байдлаар нийт 580 сэтгэл зүйч ажиллаж байна. Тэгэхээр бид нарын өнөөдөр ярьж байгаа хөндөж байгаа асуудал зөвөө. За бид нар өөр томчууд гэдэг юм уу Монголын нийгэмд ер нь тэр сэтгэл зүйн зөвлөгөө авдаг энэ соёл хизэнээс нэвтэрч гисэн бэл одоо ер нь байгаа мó. Тэгэхээр бид нар яг сургууль болохоор байх ёстой гэд сэтгэл зүйч олдохгүй байна гэдэг зовлон байдаг. Зовлон байгаа ч үнэн. Тэгээ сургуульд байтугай гадуурч хүртэл сэтгэл зүйн зөвлөгөөний яг тийм сайн сэтгэл зүйч байхгүй. Бид бүгдийн энэ асуудлууд бол эндээ байгаа даа маа. Тэгэхээр эхний ээлжинд яа нүвэ гэхлээр тэр аюулгүй сүлжээ гэдэг байгаа маань зөөлөн аргаараа энэ эцгийгчүүд гэхлээр заавал тэр хуулийн хариуцлага гэхээс өмнө ядаж хүүхэд нь хүүхд дээрлэгсэн юмд оролцсон байвал хүүхдээ өмөрдөггүй байхгүй болвол одоо ерөөсөө эцгийгчүүд чинь сургуулийн багш нар бол маш их гомдол гаргадаг шүү дээ. Эцгийгчүүд ирээ загнуулаад байна. Юу н тэр хүүхдийнхээ тэр үтэнгийн дээрлэгтийн эсрэг арга хэмжээ авч эхлэх энэ ихлэ хандлагын өөрчлөлтөн дээр нь ажиллаж эхлэх ёстой гэж. Тэгээд цаашдаа мэдээж. За баярлалаа. Агуулгаал их сайн хармаар л юм шиг надад зүгээр санагдсан. Би одоо боловсролын яамыг шүүмжилдэг хүмүүсийн нэг боловсролын яамнаас нь аварья гэж би хүртэл ярьж ирсэн. Өнөөдрийн байгаа процесс төрийн ганцхан боловсролын асуудал биш л дээ. Бид рүү ийсэн энэ бол нийгмийн цогц хүрээний асуудал болчиход байгаа. Тэгээ энэ хүүхэд хамгааллын тухай хуулийн шинжилсэн найруулгыг бид нарт тарааж өгсөн. Хамгийн харамсалтай юм л яг л энд л байгаа юм л да. Тэгээд энэ дээр хурдан морины уралдаантай холбоотой хүүхдтэй холбоотой 10 залт байна. Хоригдсан залтууд. Нэгтэлтэй. Гэтэл гамшигын нөхцөл байдалтай онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалалттай холбоотой 6хан залт байна. Асуудал энд байна. Та нарын оруулж ирж байгаа энэ дотор асуудал байна гэсэн үг. Баянзүрх Хөсгөл аймгийн Баянзүрх сумын сургууль зааг гараад хүүхдүүд нь сурахад маш хүнд нөхцөл бүрдсэн. Тэгэхэд танаа сайд, боловсролын сайд ямар хариулт хэлсэн бэ гэхээр энэ бол аймаг орон нутгийнх нь өөрийнх нь үүрэг юм а гэж хэлж ирсэн. Энэ өөрөө харамсалтай. Энд хүүхэд хамгааллын асуудал орхигдож байгаа. Хүүхэд эрүүл аюулгүй орчинд хүн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох ёстой. Үндсэн хуулиараа. Энэ гамшигын нөхцөл байсан, онцгой нөхцөл байсан уу гэвэл байсан. Засгийн газрын хуралдаанаар оруулаад гамшигынхаа төсвөөс, засгийн газрын нөөцөөс мөнгийг гаргаад тэнд хүүхдүүдийн төлөө арга хэмжээ авах ёстой байсан. Би нэгээр юу хэлэх гээд байна гэхээр та нар зөвхөн цаасан дээр ажиллаж байна. Цаасан дээрээ ч бүрэн ажиллахгүй. Өнөөдөр энд орж ирээд байнгын хорооны хуралдаанд орж ирэхдээ та бүхэн концепцтэй гэрүүл хөдөлмөрийн нийгэм хамгааллын яам, боловсролын яам, хууль зүйн дотоод хэргийн яам, эрүүл мэндийн яам, цахим хөгжил харилцаа холбооны яам, соёлын яам цогцоороо асуудлаа тодорхойлоод орж ирэх хэрэгтэй байхгүй. Энд яах гэж та нарыг бид нэр тодорхой асуултууд асууж байгаа вэ гэхээр ямар концепцээр бид нар цаашдаа ямар хамгаалал зарчим, ямар гарч шийдлийг эрэлхийлж явж байгаа вэ гэдэг дээр л хамтарч шийдэл гаргахыг л бид нар хүсэж байгаа. Харамсалтай нь та бүхэн зөвхөн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа өөрсдийнхөө арсыг хамгаалах хэмжээнд тайлбарлаад өнгөрч байгаа нь маш харамсалтай. Би бол харамсалтай гэж хэлнэ. Би бол энийг эмгэнэл гэж хэлнэ энэ үгэлэгт. Яг хүүхэд хамгааллын энэ асуудал дээр ямар бодит үйл ажиллагааг та бүхэн хийж байгаа вэ гэдэг өнөөдрийн энэ дүр төрх чинь өнөөдрийн нийгмийн тойл болсон энэ үеийнгийн хүчирхийлэл, энэ дээрлэлт, энэ амь насаа алдж байгаа асуудлууд, энэ хүүхэд эрүүл аюулгүй орчин сурч чадахгүй сургуулийнхаа танхимд гадагшаа нарс гарсан, салхи сийгсэн өрөөнд хичээл хийгээд бид нарыг авраач гэж яхад энэ бол онцгой гамшигын нөхцөл байдал биш юм аа гэж хэлээд буцаж байгаа сайдтай холбоотой асуудал байхгүй.
нийгмийн энэ асуудлыг бид нэр цогцоор нь авч үзэх ёстой. Засгийн газар, улсын хурал тусдаа. Улсын хурал та бүхэнд аль болох шийдэл дээр нь дэм болохыг хүсэж байгаа. Гэтэл та нар шийдлээ оруулж ирэхгүй хий хоосон тайлгын хэлбэрийг явуулж байгаа нь маш харамсалтай байна. Маш харамсалтай байна. Та бүхэн ярьсаар л байна. Хүүхэд хамгаалалт нэрээр улсын төсөв дээр төсөв тавихыг л хүсэж байна. Бодит ажил чинь ерөөсөө хийдэггүй. Би нэг Хүсгэл аймгийн Баянзүрх сумын нар салхин сийгсэн сургуулаар тэнд эдэр 9-ийн хүүтэнд хүүхдүүд яаж даарч хурж исэн бэ гэдгээр та бүхэнд хэлж байгаа.